За сайн байцгаана. Өнөөдөр мэдээж та нар энд их л олон сайхан зүйл сонссон баг. Тэгээ миний хувьд өнөөдөр намайг хөөрж авчирч энэ тайсан дээр гаргаж ирж надаас бас мөрөөдөлд хүрэх зам минь сайхан лекцэнд өрж бас бүх сонсогч байгаа дүүнертэй бүгдэнд нь нин түрүүн сургуулийн өндөр их амжилтыг хүсэн өрөөё. За намайг бол Намсрачив Ариун болд гэдэг манай аав Монголын соёлын гавь, урлагийн гавь зөвлөлтөн Намсрачив гэж хүн байдаг. Би өөрөө бас урлагийн аав ээжтэй. За ээж минь утын дуучин. За би нэг жирийн нэгэн та нартай адилхан жирийн нэгэн айлд өсч бусдын адил энэ цаг үед өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж, ажиллаж, зүтгэж, гэр бүл зохиож яваа ийм уран бүтээлчин. Тэгээ өнөөдөр би та нартай уулзж байгаа гол шалтгаан мөрөөдлийн тухай сая гол танаа категорич юм л. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр та нар мөрөөдөлд хүрэхийн тулд мэдээж мэрэгжилтэй байх хэрэгтэй. Мэрэгчлэрээ мэрэгсэн байх хэрэгтэй. Би соёл урлагийн сургуулийн кино драмын ангид орохоос өмнө 51-р сургууль, цэцэрлэг, яашил бүгднгээр нь дамжсан. 20 минут байгаа учраас би жоохон товчих яа. Бүгднгээр нь дамжсан. Гэхдээ би тэнд юу их мэдэрсэн гэхээр миний дээр 2 ихч байгаа, миний дээр нэг ганц эрэгтэй дүү байгаа. Би айлын том хүү. Тийм учраас энэ айлыг, энэ дундаж айлыг ер нь авч гарах хүн хинбэ гэдгийг чи өөрөө мэдж байгаа шүү дээ. Энэ айлыг хэн чирч авч явах вэ? Би өөртөө энэ эрхэм зорилгыг нэгдүгээр тавих хэрэгтэй. Тэгжээ тэр айлыг өнөөдөр өнгөтэй, зүстэй, цалинтай, цагаатай, дүүнэрээ ажилтай, ихснэрийг ажил төрөлтөө ижи аавынхаа сэтгэл амар амгалан байлгаж энэ амьдралыг үдэж өнгөрөөх гэж бид нар өнөөдөр зүтгэж яваа ийм хүмүүс. Намайг кино драмын ангид орохоос өмнө би хүүхдийн ордон драмын дугуйланд очих гээд одоо энэ манай энэ баяр хүү, гэрэл сүх энэ одоо драмын одоо энэ суйст байгаа одоо энэ бүх одоо төгсөгч нар эдгээр драмын дугуйланд байсан. Би яасан гэхээр гадаа тоглож байгаа шууд драмын дугуйланд яваад очисон чи шинэ пенерийн ордон баригдсан, хевс дивссэн гоё ордонд би яваад очисон чи намайг багш нь намайг доороос дээшээ хараад миний хөө энэ чи жоохон хурц сунартай анхаарад энд нэг арай л өөр хүүхдүүд ирдэг юм да гэдэг үгийг надад хэлээд би тэндээс гараад явж гадаа хавар байсан. Би өөртөө үнэхээр гомдсон. Яг тэгвэл надад мөрөөдөл байсан. Тэр мөрөөдөл юу байсан гэхээр би жүжигчин болно гэдэг мөрөөдлөөр би тэнд очив. Манай аав намайг яасан бэ чи нөө хүүхдийн ордны дугуйланд орох яасан бэ чи аава тийм ч хүнийг өнгөөр нь харчт юм бэлээ. За яах вэ? Би тэднэрт өөрийгөө харуулна гэж аавтай хэлчихсэн. Өнөөдөр бол би магадгүй мөрөөдлийнхоо нэг 50%-ийг биелүүлээд явж байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр энд байгаа залуучууд зөвхөн Монгол мөрөөдөл юу юм бэ? 2 өрөө байртай болох, нэг гоё жип унах, дансандаа хэдэн төгрөгтэй болъё гэсэн мөрөөдөл хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Гэтэ би бол та нарыг болохоор бас дэлхийн хэмжээний жүжигчид, одоо миний хувьд дэлхийн хэмжээний эрдэмтэд, дэлхийн хэмжээний эдийн засагч нар, дэлхийн хэмжээний дэлхийд хэрэгтэй, дэлхийд тэр чигээр автгаа болж байгаа шүү дээ. Сингапурт ажилладаг, Японд амардаг, Монголдо ирж жижиг автгаан уулздаг, ийм хэрэгцээний уран ажилчид одоо тийм ээ боловсон хүчин мэдлэг чадвартай хүмүүс болоосоо гэж би бодож байгаа. Өнөөдөр бид богино харах биш. Энэ үхэндээ ерөөсөө харж болохгүй. Өшөө алсад харах хэрэгтэй. Тэгжээж бид нар амжилтанд хүрнэ. Би бол тэр дугуйлангийн хаалгаар гарч явахдаа би алсад харж байсан. Би аав шиг Монголын би од болсон жүжигчин болно доо гэж өөрийгөө бодож. Од гэж байхгүй л от гэж олны танил гэж байгаа шүү. Би бол олны танил болъё л гэж бодож байсан. Тийм учраас би соёл урлагийн сургуулийн кино драмын ангийг төгссөн. Өөрт над мэдлэг боловсрол хэрэгтэй учраас удирдлагын ухаан хэрэгтэй учраас удирдлага их тийм төгссөн. Ингээл би явж байгаа. Тэгээ хаяа бас хүмүүсээс үг сонсдог. Пол Маккартны үг гэдэг Битлз самтлагын чиний үерн гэдэг чи итэг гэж. Тэгэхээр нэг үеийнхэн бид нар одоо чи юмч болно, чи эдийн засгч болно, чи хуульч болно, чи жүжигчин болно гэдэг нэг үеийнхэн ингээл нийгэм бүгдээрээ үндэслээд ангаараа явж яхад үе тэнгийнхэнтэй гавч тэндээс чи хоцорч болохгүй шүү дээ. Чи тэндээс гадаа атусны буудлын дээр зогсож иж болохгүй шүү дээ. Тийм учраас Пол Маккартны үгээр би бол амьдралаа ураа болгосон. Одоо манай шинэ продакшны уран бүтээлийн жигсаалт ингээ гардаг байхгүй. Доор нь би ганц үг бичдэг. Чиний үерн гэдэг чи итэг гэж. Би энэ үгийг шинэ продакшн 20 жил бичиж байгаа. Яг тэгвэл миний үе ирээгүй байгаа байхгүй. Миний үе ирчлээ гэж бид нар амьдралдаа өөрийгөө мэдэрсэн өдрөөс эхэлж мөхөл ирнэ гэж хүмүүс ярьдаг. Энэ бол үнэн. Хэрвээ би гэдэвэл чиний зам жим болно. Харин бид гэдэвэл жим чин зам болно шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар жимээ зам болох гэж энэ цуглаж байгаа залуучууд. Ээж аавын тавьж өгсөн жимийг бид нар зам болгоно. Тэгээ та нар бол чадна гэдэгт би бол итгэлтэй байна. Яагаад гэвэл өнөөдөр та нар тэмүүлэлтэй. Өнөөдөр бүтэнсээ өдөр гэртээ ээжийнхээ хийж өгсөн банштай цаг уугаад зурагт үзээд, кино үзээд, PC тоглоод сууж байгаа залуучууд байгаа юу? Байгаа.
А та нар бол өнөөдрийн 20 мянган төгрөг төлөөд 20 мянган төгрөг их штэ. $8 баг тийм ээ $7. Тэг энийг төлөөд өнөөдөр энэ цааланд суугаад саяны залуугийн фаны тэр сайхан яриа магадгүй миний өнөөдөр туулсан амьдралын яриа ганхуу ахыгаа дэлхийг гиссэн яриа тэр олон эдийн засгч яриа тэр карьер саяны зөндөө зүйлийг та нар эндээс өвдлөөд гарч байгаа учраас та нар гадаа гарахад хот гэгээтэй харагдана. Яг тэгвэл чиний амьдрал гэгээ гялбаа харагдах байхгүй. Тэг би их довч ярьж байгаа. Би өнөөдөр ээжигээ баярлуулсан аав хүү гэж боддог. Яг тэгэхээр намайг соёл урлагийн сургуулийн кино драмын ангид би орох хүсэл мөрөөдлөөрөө тэмүүлж орсон. Ээж минь намайг миний хүү зөв мэрэгчлээ сонгодоо гэж ижи хүн аав хүн бол хүний хүүхдийг бол бас зөв л хэлнэ. Гэхдээ бид нар сонсно авах. Тэр үед ээж минь намайг кино драманд оруулснараа би ижигийнхээ амийг авсан шүү дээ. Би танаар жишээрээ манай ээж Булчирхан хор тавдар хүрсэн Монголын эмнэлэг 1 сарын настай гэж хэлсэн. Би их догдолтой энийг ярихаар. Яг тэгэхээр манай ээж сарын настай байхад би ээжигээ аваад би соёл урлагийн сургууль төгсөөд хошин урлагаар яваад дэлгэцийн урлагаар яваад би нэг хуримтлалтай болсон байхгүй юу? Би банк рекламж байгаа юм биш үү? Надад нэг хэдэн төгрөг байсан эхнэр үтэй. Би тэр мөнгөө юугаар олж авсан гэж. Би тэр мөнгийг ажил мэргэжлэр олж авсан. Би шоу тоглож орлогоороо, кино хийж орлогоороо, жүжигэн тоглож орлогоороо авч хуримтлал үүсгэжсэн тэр мөнгөөрөө би ижигээ гимжлүүлэх гэж авч явсан. Сингапурт. Би тэнд очиход Монголын эмнэлэг 1 сарын настай гэдэг нисгтэр ах дүүнэр минь уйлаад үлдсэн. Би ижигээ өгөхгүй гэж авч явсан. Би авч яваад ижитэйгээ орой жижигхэн өрөөнд би тэр ийм хоол унд идэл дотроо хоол идж байгаа. Бид нар тийм том буудлын мөнгө байхгүй. Миний мөнгө хүрхүүгүй юу гэж би бурхан залбирч байсан. Тэр үед би ижигийнхээ хажуугаар байхад ижээ маргааштай хагалгаанд орно. Би таны хажуугаар унтъя гэж би ээжээс өгч ээж намайг чи одоо бол 30 гаруй настай үе чи одоо хөл гараараа намайг дарж авах нь уу гэжсэн. Тэгэхэд минь нөгөө талын орон дээр манай эхнэр байсан. Гэтэ би ээжийнхээ хажуугаар орж унтсан. Тэгэхэд гэрэл унтраацсан багт манай ээж миний араас яаж надад нэг ийм хүү заяас юм дээ гэж хэлээд нулимс нь миний хүү зүрх ингээ урсаад орж ирсэн. Би тэгэхэд ямар хурдан өглөө усныг би мэддэггүй. Гэхдээ би юунд баярлсан гэж би ямар азар энэ ажил мэргэжилтэй болж энэ олон хүнтэй найз явж би яаж энэ мэргэжлийг өвлж эннийхээ үр дүнгийн төлөө явж өнөөдөр миний ээж амьд сэрүүн байгаа. Энэ бол надад олон үзэгч төмнөө баярлуулсны буян. Дээр нь би чи аавгаа зовоогоогүй буян. Дээр нь би олсон мэргэжлээрээ би өнөөдөр олсон орлогоороо амжилтаараа би ижигээ өглөөс салгаж чадсан. Одоо бол би энэ тааруу. Гэхдээ миний ээж амьд сэрүүн байна. Тэгэхээр бидний ажил мэргэжил гэдэг сонголт гэдэг бол ямар айхтар үндэстэй вэ гэдгийг та нар ойлгох хэрэгтэй. Тэрнээс нэг сургуульд ороод гардаг, нэг сургуульд ороод гардаг төлбөрний үед болно. Модноос тасарсан навч мод болдгоо гэж үг байдаг. Мод өөрөө үргэлж үндэслэж яадаг. Тэгэхээр та нар сургуулийнхаа суурийг маш сайн баттай сонголтоо зөв хийгээд тэр модыг суулгаж чадвал насан туршдаа та нар оюуны болоод ходоодны хоосрол өсгөлөнгөөс хол яв. Яг тэгвэл чиний чаддаг юм. Хүн чаддаг мэрэгчлээ сонгоод авцсан байхад ядардаг байхгүй. Би тайзан дээр гараад тоглоход би амарч идэв шүү дээ. Над нэг чөлөөт юм хиймээр амарч идэв. Энэ бол миний мэрэгчл, миний дуртай юм аа миний сонгосныг. Тэгэхэд миний хажуу шинэ орж ирсэн хүүхэд ч юм уу те манад шинэ продакшн тэнцээгүй хүүхэд ч юм уу сандраад байдаг. Сандраад. Үгүй яг тэгвэл тэр бол хол байсан. Тэр бол онгодороо биш төлөвлөгөөгөр мэрэгжлийг сонгосон баг. Би Монгол улсад эдийн засгч нар хэрэгтэй байна. Хуульчд хэрэгтэй байна гэж сонгоцсон. Үгүй. Чи өөрийнхөө сонирхлыг, өөрийнхөө хүслийг сэтгэлээ сонсох хэрэгтэй. Сэтгэл тарих хоёр нэг хэдэн сантиметрийн зайтай л байгаа. Тэгээ энийг нэг шугам дээр аваачих хэрэгтэй. Зүрх сэтгэлээрээ хүн ажлыг хийдэг болохоос биш төлөвлөгөөгөр социализмын үед 800 гутлын нэгэд өглөөнөөс орой гутал хийгээд бөө ядар самтын стресстэй гэртээ харьдаг байхад дуртай чи мэрэгчлэрээ ажил мэрэгчлээ сонгоод ажил дээр үл чи харихыг хүсэхгүй шүү дээ. Өшөө амжилт, өшөө юм бий, өшөө ажил юм, өшөө тэр тэгэл төр нэгэн та нарыг үнэлж чинь. Би тийм учраас би дүүнер та нарыг ажил мэргэжлээ сонгохдоо өөрийгөө сонс. Бас өрөөл бусдаас өөрийгөө асуу. Чи найзууд хэлдэг байхгүй. Чи хэлмгээд боломгоо. Чи ер нь урлаг соёл юм уу? Эсвэл нэг хууль ч юм уу, улс төрч ч юм уу? Чи нэг багш юм уу? Нэг тим юм чам байгаа шүү. Найзууд хэлдэг. Тэ? За чи ер нь тоо тал руугаа, ер нь чи шинжлэх ухааны тал руугаа, чи ер нь хийм биологи, чи эмнэлэг тал руугаа. Чи юм шулуун шударгын чи хууль шүүхийн байгууллага зэрэг цагтаа тал руугаа. Найзууд ерөнхийдөө хэлдэг шүү.
А тэгвэл өнөөдөр тэр мэрэгжлийг өвлөөд сургууль сурж байгаа бол өөрийгөө би дэлхийн мэрэгжилтэн болно гэж том харах хэрэгтэй. Өнөөдөр бид нар хуучин цагт бол социализм байгуулна, коммунизм байгуулна гэж баг багт намайг хүүхэд багт юм биш. Би социализм нурчлаа аваа. 89 онд би ааваас асууж би чинь нэлээд дээр үе уншдээ дүүнрээ 70 хэдэн оны уншдээ гэж. 72 оных ш тахна. Тэгээд би ааваас асууж аваа 89 он социализм нурчлаа штэ. Коммунизм ч одоо нурчлаа одоо яах гэж манай аав. Надад Монгол улс цаашаа юу руу хөгжиж байгаа гэж асуухад манай аав нэг гоё юм хэлсэн. Улаанбаатар хот 4 уултай. 4 уулан дээр 4 том баг нь бариад дэлхийд анхны давхар хот болноо. Энэ бол хүүгийнхаа идеалыг, хүүгийнхаа хүсэл мөрөөдлийг манай аавын нураахгүй гэсэн том зарчим байсан. Санал байсан. Тэгэхэд нэрэл 4 том уулан дээр 4 баг нь бариад Монгол улс нэрээ ирээдүйн 2000 хэдэн онд үнэхээр тийм хот болоод доотлих нь хүмүүс аваа яах гэж том толь тавиад нарны гэрэл ойно гэсэн. Бох ямар гоё юм бэ гэд би ангийнхан дээрсэн. Манай ангийнхан цаашаа ах дүүнэр найз нөхдөд ирсэн. Дараа нь яасан? 90 он гараад яг 2 давхар хот болсон. Их гэн тэр доор тарын шанд орсон. Тийм биз дээ. А өнөөдөр тэгвэл тэн доороос монголчууд гарч ирж байгаа. Гараад ирээд одоо тийш орохчгүй байгаа. Яасан гэхээр залуучууд ийм болцсон. Сурахын төлөө, мэдхийн төлөө, боловсрохын төлөө болцсон бохоггүй. Энийг хэн хийж чадсан юм? Энийг бол одоо нэг хүн гарч ирээ та нар тэгэрэй гээгүй. Одоо жишээлбэл сүүлийн үед одоо лектор ч юм ингээл гарч ирээд нэг нь ном уншаад бусдадаа ярихыг лектор гинэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол тийм юм биш. Энэ юу гэхээр бүгд номч бай. Бүгд эрдэмтэн болъё. Бүгд мэрэгжилтэй болъё. Бүгд улс орондоо хэрэгтэй хүн. Энэ улс орныг энэ нэг зүйлээс энэ гоцрогдлоос гаргачих гэж бүгд зүтгэж байгаа. Эдийн засгч нар зүтгэж байгаа. Ер нь бол та нар бидээ байнга харж байгаа. Тэгэхээр би дүүнрийг энэ Монголыг авч явах, өөрийгөө авч явах, өрөөл бусдыг авч явах залуучууд бол та нар. Пол Маккартны үг дахин хэлье. Тэ? Чиний үерн гэдэг чи идэг. Тэмдэглээд авчаарай. Хэрвээ чи шатахгүй бол хэрвээ би шатахгүй бол хэн энэ харанхууг чинь гэрэлтүүлэх юм бэ гэж Гамзатов хэлсэн байдгийг. Хэрэгтэй өөрт хэрэгтэй. Өөрт хэрэгтэй өгөө хүн өөрөө авчих хэрэгтэй. Тэр үгээрээ өөрийгөө гой өөртөө хүчил төрөгч болгоод өөрийгөө амьсгалуулаад, амьдруулаад тэргээр хүсэл зорилгоо хийгээд явах хэрэгтэй. Тэгэхээр чамд тийм үг вэ нү гэж өөрийгөө бод. Надад нэг тийм ирчгүүч өгчгөр үг вэ нү. Би ер нь тэр үгийг сонсоод би ер нь нугарахгүй явна да гэсэн үг. Өөртөө тийм үгтэй болоорой. Эцээд тэр үг чинь чамайг эртээрээ хизээ нэгэн цаг чамайг унсан үед чинь босгоно. Тэгээ хүн ер нь амьдралдаа алдахын төлөө алдаж үзээрээгээ сайн нэг залууд хэлээ л дээ. Алдахын төлөө хүн явдаггүй. Онохын төлөө явдаг юм. Онохын төлөө. Алдаж үзье гэж амьдралд явж болохгүй шүү дээ. Оно гэж явах хэрэгтэй. Би дийлэн, би бүтээн болгоно. Тэгэхээр би энд өнөөдөр дандаа болгоно, бүтээн, ялан дийлэн гэсэн гялцсан нүдтэй, өөртөө итгэлтэй ийм залуучдыг цугласан гэж би бодож байна. За тэгэхээр бүгд нэг баруун гараа өргөчье. Бүгдээрээ баруун гараа өргөч. За. За өөрийнхөө яг мөрөөдлийг бодно шүү. Нүдээ анаараа бүгдээрээ. За ингээд ирж би олон он жилүүд биднэрт миний бодож байгаа зүйлийг сэтгэжлэн бүтээж өгөөрэй гэд гараа жаах өргөе. За тэгэнгүүтлээ өөрийнхөө яг бодож байгаа зүйлээ нүдэндээ олж харахыг бодоорой. Чи мөрөөдлөө. За атгаад. За баярлалаа. За тэгээд карманда хийх нь хийгээ тэгээд атгаснараа байгаад юу вэ гэхээр энэ зал тэр чигээрээ эерэг энергитэй болж байгаа юм. Тэгэхээр чиний мөрөөдөл биелнэ. Чи сая нүдэндээ үнэхээр мөрөөдлөө олж харж чадсан болоо. Чи юу харсан өөрөө л мэднэ. Чи үнэхээр тэр хоёр өрөө байр харна уу, хаус харна уу, чи том жип харна уу, том театр харна уу, том шинжлэх ухааны том төв харсан уу, чи спортын алдартан болно уу? Тэр мөрөөдөл чинь биелнэ. Олон хүний энэ хуримтлагдсан энерги гэдэг бол их зөв юм байт юм аа дүүнэр. Тэгэхээр өнөөдөр би та нарыг яг хүссэн сургуульд орж чадах залуучууд гэдэгт би итгэлтэй. Магадгүй амьдралд эдийн засгийн хувьд амьдралд болж байгаа тооцоолоогүй жаргал зовлонгийн хувьд тийм ээ амьдралаас нэг алхам хойш өөрийгөө татах үе байдаг. Гэхдээ чи хүчээ хуримтлуулж урагшлах өдөр чамд олон байгаа. Би нэг жишээ ярив. Би зөвхөн нэг охинтой нэг 10 жил байхдаа одоо та нарын үе юм чинь үерхчихлээ тийм. Тэгэхэд одоо би боддог байхгүй. Тэр үед яасан гэхээр манай нөө төмөр замын байранд байсан. Тэгээ би нөгөө банкнаас тэр үе зээл аваад ээжтэйгээ нийлээ зээл аваад ээж би одоо үнэхээр бодоо болгоно та санаа зовхон байхгүй гэдэг нөгөө ээжийнхээ авч өгсөн зээлээр би дүнсэн тамхи мамих тэр үед одоо
тэр дугуй уулантай цаймаг 2 3 машинаар нь ачаад торонт руу ах дүүнэр лүгөө явуулсан байхгүй юу? Яасан ч манай ах дүүнэр тэнд морь мал болгож байгаа гэсэн, үхэр мал болгож байгаа гэсэн, юу болж гинөө зарж байгаа л гэсэн, юу болж гинөө л гэдэг сүултээ мэдхгүй нөгөө морь мал чинь шуурган дуруудад алга болсон гэсэн ингээ манай гэр зээлэнд унсан. Дараа нь банкнаас ирээд манай гэрийн юмнууд ингээд битүүмжлэл авч байгаа шүү дээ. Хэвс мэвс зурагт мураг тухайн үед социализм үед 90-ад оны үед тийм юм бичээл зээл авдаг гэсэн. Хураагаал авцсан. Хамгийн сүүлд би ээжтэйгээ хэвсээ ингээд хураагаад өгчээсэн. Ээжтэй. Төмөр замын байрыг хурааж авдаг байхгүй юу? Улсын өмч байсан. Ээж минь яандаа хөөмөр зүгээрээ ээж. Хүүгээ хараарай. Хүүний амьдралыг босгоно ээж гэж би ээжд ам өгчээсэн. 90 он 8 ганцхан 8 эхэлж хад найз нар бүгд гадагшаа явал 8 хийгээд машин унаал гой хувц өмсөд ингээл явж хад би 90 онд хавар намрын гуталтай би. Хавар намрын күрдэгтэй. Миний өдөн күрд хулх. Нөө өдөн ингээ жоох юмгууд энэ дээрээ овоочдөг. Дээгүүрээ нимгэн күрдэгтэй. Тим ядарсан амтэн би 4 жил би сурсан. Би эннийхээ үр дүнг өнөөдөр үзээд амтлаад амьдраад явж байгаа. Ийм ур бүтээлч. Яагаад гэвэл бурхан намайг шагнасан. Миний бүтээл зан, миний хөдөлмөрч зан, миний зүтгэлтэй байдлыг шагнасан. Тэгэхээр энд би та нарыг зүтгэлтэй бүтээлч бүх зан чанартай охид хүүгүүд цугласан гэж би итгэлтэй. Та нарыг бурхан чагнана. Хаалгаа хаахад цонхоо онгоолгоно ямар ч байсан. Тэгэхээр та нарт бол аз таарна. Та нарт боломж байгаа. Тэгээд бүгдэнд нь дахин амжилт хүсье. Заяа. Нэг хүн хүүхдээ муу новшоо муу хулгаачаа энэ бүтэхгүйдээ энэ ёстой шоронгийн хатаас болондоо энэ юу н бидний нэг жигийг халууцуулна гэсээр байгаа тэр хүүхдтэйгээ яваад өгсөн. Яг тэр амьдралаараа нэрэж би бүтэхгүй амьдандаа гэдээ яваад өгсөн. Хүний хэлсэн үг хэдэн зуун жил шувуу шиг жиргэж явдаг байхгүй. Тэгэхээр би та нарын мөрөөдлийг биелнэ гэж би дахин хэлмээр байна. Ягаад гэвэл үг биелэх гэж шувуу шиг жиргэж явдаг. Тийм учраас бид нар үр хүүхдээ, дүүгээ, найзаа хэнийг ч байсан. Энэ сайн хүн бол, энэ эрдэмтэн бол, энэ манай гэрийг авч явна. Энэ би энэ айлыг авч явна. Би ингэ хэлсэн цаг чинь бурхан даяанд очиж сонсогдно. Тэгэхээр би та нарын мөрөөдлийг биелнэ гэж дахин хэлье. За ёо. Би энийгээ сайхан дуудаж, сайхан хөдөлмөрлөж, сайн хүмүүсээс сайн юм сонсож явах хэрэгтэй. Тэгээд би манайхад олон залуучуудтай манай шинэ продакшн. Бид нар шинэ үе гэдэг нэр бол хуучрахгүйчээс бид нар энэ нэрийг өгсөн. Эзэж болох. Би одоо өнөөдөр 44 5-тай. Тэгээд би өнөөдөр хуучирсан. Насны хувьд хуучирсан. Биологийн хувьд бас хуучирсан, тийм. Би залуучуудын хөдөлгөөнийг гүйцэхгүй. Гэхдээ би залуучуудтай ажиллах дуртай. Би дүүнэртэй хэлдэг. Манай дүүнэр гоёхаа ойрд нэг бааранд орсго нэг сайхан дискотх юмсан, бүжгэлэх юмсан. Бүгд соёл урлагийг сургуульд гэсэн мэрэгжлийн уран бүтээлчд. Би тэд одоо бүжгэлэх болоогүй дүүнэрээ. Одоо сайн хөдөлмөрлө. Харин хүмүүсийг цаг алдчихад хөдөлмөрөх гээд ядчих нь та нар бүжгэлж. Одоо та нар ямар одоо миний дүүнэр сургууль төгссөн учраас зарим нэг юмнаас өөрийнхөө сайн юм төрхийн тулд золиос чамд хэрэгтэй. Зарим юмнаас өөрийгөө жоохон вакуумжуул. Боли. Өнөө өрөөдөө би болчих. Өнөө өрөөдөө би нэг хэд үг чийжлээд хончих. Өнөөдөр нэг юм харчих. Өнөөдөр ийм судалгаагаа хийчих. Өнөөдөр ингээ. Өнөөдөр би нэг гадаадын сургуулиуд руу ийм хүсэлт явуулчих. Энийгээ өөртөө тэгэх тусам чи 1 метр өнөөдөр тэр клубд очиагүй дээ. Нэг алхам тэдрээс төрүүлж яваа. Ингэжээж бид нар өнөөдөр амжилтанд хүрэх алхам, мөрөөдөлд хүрэх алхам гэж бид нар амьдралын алхмаар ерөөсө бодож болохгүй шүү дээ. Хинч бод. Тэнийхүү манай нэг найз дүүгээ загинсан гэсэн. Би зүгээр жишээ ярьж байгаа шүү. Ахаасаа дандаа мөнгуугаад ахаар нээсэн гэсэн. Ямар хэцүү юм бэ? Бүр ойлгуулах гад. Би энэ чингэлтэй уул хүн монголчууд ярьдаг би ямар мөнгө тарьд юм уу гэх те. Би энэ чингэлтэй уул мөнгө тарьсан байгаа гэж дүүн овоод чимээгүй гэсэн. Хизээ хураах юм гэсэн. Тэгэхээр бид нар тийм байж болохгүй байхгүй юу? Тийм биз дээ. Тийм учраас юмыг бид нар боддог, тунгаадаг, сэтгэдэг. Тэгээ одоо намайг та хэд ингэж гарч за бооя хошуурлын бооя гарч ирэл инээлгэл өстө алах бахтаа л гэж бодож исэн бах л та. Тэгээ би бол яг өөрөөгөө би та нарыг өнөөдөр би бас энэ яг энд баригдчихин л та мөрөөдөлд хүрэх зам. Гэхдээ би бол та нартай хамт өнөөдөр надтаас асуух зүйл байж болно бас тийм ээ. Тэгээ өнөөдөр ихтлэн сонсох гэж ирсэн байх гэж бодож байна. Тэгээд би драмын театрт 5 жил жүжигчин байсан. Дараа нь бие дааж хувийн аж ахуйн нэгж хөөсөн. Энэ нь юу вэ гэхээр би цаашлахыг хүссэн, хөгжихийг хүссэн байхгүй. Бие дааж өөртөө ачаа өгч. Миний амьдрал зөндөө алдсан онс юм байгаа. Би өнөөдөр би энэ тайзан дээр та нарын өмнө гарч ирээд ингэж чанга дугаар чанга өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байгаа юм биш. Зүгээр л намайг сонс. Авхаа хаяхаа хай. Би ингэж л ярьж байгаа.
Би энд байгаа бүх охид хөвгүүдтэй би нэг л ганцхан юм хүсэж байгаа. Юу гэхээр сонгосон юм гэж чамд байгаа. Сонгосон. Сонгоогүй юм гэж байгаа шүү дээ. Гэр бүлээ сонгоогүй, ижи аавыгаа сонгож ирээгүй. Сонгосон юмыг бол чи одоо хийх гэж байгаа. Сургуулиуд одоо ингээл сонголттой. Хин нэгний үгэнд битээ ороо. Өөрөө өөрийнхөө үзэл бодолд үнэнч, өөрөө өөрийнхөө сэтгэлийг чагна. Дараа нь чи хад мөргсөн байсан ч, дараа нь чи алдсан байсан ч өөртөө буруугаа өг. Муухай шүү дээ. Би одоо намайг цэцгээ уруу дацааргаад ангаахт оруулсан. Тэгэл цэцгээч яг ингээ сайхан дээшээ ингээл яваад өглөө. Би ч одоо гээд ингэж хувь заяа энэ хөндлөнгийн хүн сонсон ч айгүй инээдэмтэй том эмгэнэл байхгүй. Тийм ээ? Тэгэхээр өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Гэхдээ хитрхи их зүтгэж чинь ингээд өөрийгөө стресстүүлээл, нагрууст оруулаад, ядраагаал тий ингэж болохгүй. Өөрийн сайхан төлөвлөгөөс амьдралын төлөвлөгөө. За би хавар ингэн. Хаврын үйлрэлдээ би ингэн зундаа ингэн. Би хавартаа сайхан хичээл номоо ингэж анхаарч шалгалтаа өгшөө зундаа вакуумжуулсан тийм юмд яваад намартай. Чамд амьдралын өөр чинь бас өөр ингэсэн төлөвлөгөө байгаа шүү дээ. Энэ төлөвлөгөөгөөрөө яв. Гэхдээ өөртөө нэг стресс гэснээс би танарт нэг хүн их стресст орсон юм байна л да. Маш их стресст ороо. Тэгээ эмчтэр хэлсэн гинэ эмчээ би айгүй их стресстэй та надад туслаач гэж чи эмчин. За театр үз. Театр үзээд стресс гарахгүй байна. За тэгвэл хөдөө байгальд гар болохгүй байна. Гэртээ амар тайван бай болохгүй байна. За эм чин энэ эмээгүү болохгүй байна. 7 хоногийн дараа хүрээд иргээд эмч яваад 7 хоногийн дараа нэг өвчтнөө дууцсан хүрээд ирэх нь яасан гэж би нэг цирк үзлээ. Тэнд нэг алиалагч байна. За би тэрийг үзээд бүр суудлаас унтл инээлээ. Тэр л чиний стрессийг тайлна. Дэлхийд өөр эмчилгээ байхгүй гэсэн чинь тэр алиалагч чинь би штэ гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдийгөө стресстүүлж юроосо болохгүй. Одоо яана одоо ингээ сургуульд орох гэж байна. Одоо яана өнөө маргаашгүй. Одоо яана сургууль төгслөө гэж бодхоосоо илүү мөрөөдөлд хүрэх төлөвлөгөө гэдэг юм байгаа ш чам. За би ингэн ажил үргээ сайхан хуваарлаад өөрийгөө энэс айлуулах чөлөөтэй. Тэгээд мөрөөдөл чи аяанда мөрөөдөл биелнэ. За тэрнээс хүүхэд насанд хүрэж галт тэрэг ирээл бид нар аваа явчихгүй ш. Тийм биз дээ. Тэгэл өөрсдийнхөө юмыг уншин, бичин, сурна, судлана, тийм ээ? За тэгээ баярлалаа. Тэгээд одоо яг 20 минут гэхээр бас Күлээснээс ингээ хүмүүс хараад их яас хэцүү байд юм да бас тийм. Ингээд одоо хараад байгаа байхгүй. За тэгээд дүүнэртэй би бүгдэнд нь амжилт хүсье. За яа. Амжилт хүсье. Дахин амжилт хүсье. Чамайг боломж дагж яваа. Чамайг боломж хүн миний зүүн мөрөн дээр баруун мөрөн дээр чөтгөр зүүн мөрөн дээр бурхан байна мэн гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ чамайг бол боломж дагж яваа. Энэ боломжийг алдаж болохгүй. Хүн болгонд боломж байгаа. Энэ боломж юу вэ гэхээр чи зүрх сэтгэлээ чагна. Зүрх сэтгэл чинь чамайг хилээд өгнө. Тэр боломж чинь чамайг үргэлж дагаж байгаа. Тэр боломж чамаас хизээч зогдохгүй. Өөртөө итгэлтэй бай. Чиний үе ирнэ гэдэг чи итэг. Баярлалаа.